我赌，你们敢来吗？ Хватит говорить, дерись! Биднээс хүчтэй бол үгүй. За сайн байцгаана Баки байна. Сайн байцгаана Баатраа байна. Тэгэхээр ойрын үед тулааны тэмцээнүүд айгүйх болж байна те. Монгол тамирчид орж байгаа болохоор бид нар бас сонирхоод үзээд байна. Тэгэхээр өнөөдөр бид хоёр та бүхэндээ ингээд ойрд болох гэж байгаа тулааны тэмцээнүүдийн одоо мэдээллийг хүргэнэ. Тийм мэдээллүүдийг хүргэнэ. Та бүхэн маань бас сонирхож байгаа юмнууд байх юм бол үзээрэй те. За тэгээд ер нь бол намайг харахад бас тулааны тэмцээнүүд дээр маань монголчууд маань айгүйх амжилт гаргаад байна уу гэж хараад байгаа юм. Тийм физикэл тулааны Одоо бие махбодын тий одоо хүч чадал сорсон юм дээр. Тэгэхээр сүүлийн үеэр л тэгээд юм л да. тий гэхдээ ер нь хэдэн мянган жил угаасаа энэ тал дээр сайн л байсан л да тий. Одоо яг сайн болж байгаа. Гэхдээ бас нэг хэсэг жоохон юм одоо тэр талын боловсрол нь жоохон дутмаг байсан болохоор амжилт гаргах нь бага байсан болоо гэж боддог юм. Одоо жишээлбэл Америкт гэхэд хідэн боксинг тасгалжуулагч байгаа. Тийм болохоор тэнцээ ингээд заалнууд нь их байгаа болохоор тамирчид нь олон байгаа болохоор тэгээ бас маркетингээ сайн хийж юм те. Одоо манайх болохоор дөнгөж орж ирж байгаа мөртлөө айгүй сайн амжилтууд гаргаж байгаа. Бас бидний хідэн мянган жилийн бас энэ Угаасаа байсан зүйлс үү тий. За тэгэхээр хоёулаа ингээд шууд он сараар нь явчихъя. Хамгийн ихэнд болохоор 7 сарын 31-нд удахгүй хэдхэн хоногийн дараа боллоо. Манай инх хөргөл аврах бүсийн төлөө бүсээ хамгаална. Тэгэхээр өрсөлдөгч нь болохоор Азербайджан тамирчин байгаа шүү дээ, тий. За тэгээд инх хөргөл аврах маань өнгөрсөн жил нөгөө Фабрисио Андре гээд тамирчныг Бразил тамирчныг ялаад One Championship-ийг аврах болсон. Энэ удаа тэрээр ялагдaltaгүй яваа хүчрхэг өрсөлдөгч Элбек Алишов гээд тэр залуугийн эсрэг бүсээ хамгаална. За тэгээд анализийн хувьд болохоор инх хөргөл аврах маань ер нь бол барилдаан сайтай. Тэгээд грэплинг тэгээд боох айгуу сайтай. Барилдаанаас угаасаа өмнөх тулаан дээр чи бас харсан тий. Тэгтээ инх хөргөл аврагч уулын таквондо суртай байсан тий. Тий, таквондо суртай. Гэхдээ одоо яг хамгийн том зэвсэг нь болохоор яалтчгүй барилдаан байна тий. Өмнөх өрсөлдөгч нь бол босоогоос кикбокс амар байсан байхгүй. Бүрс төр чинь ингээл эргээл тохоо орж ирэл бүр унтал цохол. Гэхдээ өмнөх хөрсөлдөгчүүдийг нь харах юм бол дандаа ингээл хид цохиулаад тэгэл босч ирэхэрэг болсон байна. Тэгэхэд манай инх хөргөл аврах бас төсвөртэй төвчээртэй байгаа нам. Тэгээд тэн дээрээс нэмээд барилдаан сайтай болохоор ер нь тэгээд барилдаан дээрээ суурилж байгаад ялсан те. Тэгэхээр бас хүн тулаан байсан шүү. Тий амар тулаан байсан шүү. Дөнгөд одоо түүний өрсөлдөгчийн давуу тал болохоор бас яг адилхан босоод талаа сайтай. Амар хурдтай, ширүүн үздэг залуу байгаа. Тэгээд ер нь бол яг өмнөх тулаан шиг тийм ширүүн тулаан гарах байх. Тэгээд энэ хоёр маань болохоор ер нь бол манай инх хөргөл авраг. Гэхдээ инх хөргөл аврагын шанцаас одоо нарны хулгай авраг гэдэг угаасаа хоёуланд нь хоёулын оронд заалгахааргүй тийм их тактик юмнууд бол гаргацсан л байгаа хэ. Гэхдээ ер нь болж игэл босоогоос удаан үзэхгүй байвал зүгээр гэсэн тийм олон улсын анализууд гарсан байлээ. Яг би ч хэлээгүй л дээ зүгээр өөр хүмүүс тэгж хэлсэн байлээ. Ер нь ялах магадлал нь арай өндөр болно гэсэн байлээ. Тэгхийн хөргөл авч гой өшгөлдөг шүү дээ. Тэд өшгөл сайн тий. Тэгээд бас юу одоо манай инх хөргөл авраг бас сая бит хоёр тэмцээнд оролцоход яажсэн тий. Тэгэхээр одоо ер нь бол физикал талдаа одоо энэ бас кардио талдаа бас айгүй сайн болцсон байгаа. Сайжирсан баг. Энэ бол одоо 3 үе 5 үеийн толгоонууд төр нэг бас айгүй бас нэг амар чартаагаад байхгүй тий. Өмнө жилээс авраг болсныхоо дараагаас хойш ер нь бол энэ хайроксийн тэмцээн айгүй их оролцож байгаа тий. Гэхдээ ер нь авраг болох амархан аврагаа хамгаалах хэцүү гэж. Тэгэхээр өөрсдөө тэлцээ болбор нилээл тэлцүүгээ сайн байх болсон нилээл ивгүй байгаа тий. Хэцүү байгаа хаа. За тэгээд инх хөргөл авраг маань ч яг тэгээд угаасаа ер нь бэлтгэл багийн угаасаа айгүй мундаг байгаа. Тэгээд инх хөргөл аврагын одоо багийн гишүүн Шанц MMA-ийн тамирчин Намнан Баяр маань одоо бүсийн төлөө JCK-ийн бүсийн төлөө үзэж байна. Одоо 1 сая вон ён тий 1 сая ёныг авсан байна. Намнан Баяр бүсийн төлөө үзнэ. Бүс нь болохоор одоо төр бүс нь одоо Киргизийн тамирчин, Кыргызстаны тамирчин Рустамбек Нурзаннав гэх тамирчин байгаа. Биш Намнан Баяр бол Монголын номер 1 чансаатай тамирчин байгаа шүү дээ. Тэгээд 2025 онд 1 сая хожихдоо тэгээд Bounty King гэдээ хоч авсан байгаа. Шагналын хаан гэдэг одоо тийм хоч авсан байгаа. Тэгээд одоо энэ Нурзановтой болохоор бүсийн төлөө үзнэ. Одоо анализ хийхэд болохоор хоёулаа барилдаа айгуу сайтай. Тэгээд ер нь бол Намнан Баяр маань барилдааны хамгаалалт дөнгөд барилдаж орж ирээд Grand Pound гэдэг одоо унгаачин гутаа дээрээс нь цогтөг
тийм төрлийн тамирчин бохгүй. Ер нь их өчөөд байдаггүй гэх юм уу. Тэнгүүд өрсөлдөгч нь бол өчлөлтэй айгуу сайтай. Барилдаа айгуу сайтай. Тэгэхээр бас хоёр талаас нэвгүй л юм байна. тий, хоёлоо ер нь тэгэхээр ийм хоёр тамирчин ихэвчлэн босоогоос үзээд идэв. Хоёлоо барилдаа сайн байна. Хоёлоо барилдаа дими хомноо л гэж үзээд шүү дээ. тий. Тэгэхээр ер нь бол босоогоос ер нь үзэх болов гэж бодоод байгаа. Тэгээд одоо манай Намнан баяр болохоор ер нь анхнаасаа жоохон дарамтлаад эхлэвэл ялах магадлал өндөр болно. Харин тулаан уртсах тусам энэ одоо Нурзану гэдэг энэ тамирчин болохоор тулаан уртсах тусам илүү сайн байдаг. Кардио айгуу сайтай. Тэгээд уудах тусмаа хүнд айгуу дарамттай болдог. Барилдаан сайтай болохоор. За тэгээд тэр өдрөө манай Намнан баяртай хамт явж байгаа Алтан шагаа маань Казахстаны тамирчин Азатбек Кедер гэдэг тамирчтай үзнэ. Тэгээд ер нь бол манай Алтан шагаа чинь айгуу хөрөнгөний сайн тамирчтай нэг MMA дээр бол манай Монголын шилдэг тамирчтай нэг байгаа. Тэгээд Казахстаны тамирчин болохоор ялагдaltaгүй яваа залуу тулаанч байгаа. Гэхдээ сайн шүү Казахстанд бол. Казахстан бол айгуу сайн шүү. За тэгээд манай Алтан шагаа бол эхний үеэсээ ер нь бол айгуу өндөр темптэй дайрч эхэлдэг. Харин Азатбек нь болохоор яг эсрэгээр хүлээцтэй амар ингээд хүлээгээл гэдэг хараал гэдэг юу хийх нү гэл ингээд жоохон зай аваад үзээл гэдэг төрлийн тамирчин байгаа. Тэгэхээр юу ч болж магадгүй хит их ёс яарч бас болохгүй бах те. За тэгээд нэг high school emperor гэдэг season 4 дээр явж байгаа. Азийн одоо тэрэн дээр нь болохоор 4 улсын тамирчид хоорондоо үзэх гэж байгаа тийм. 4-4 тийм. Тий, 4-4. Тэгээд сэлгээ нэг тамирчинтай ингээд ийм одоо тулаан болох гэж байгаа. Монгол, Солонгос, Хятад тэгээд Азийн нэгдсэн баг гэсэн тийм баг болж байгаа. Одоо хамгийн хүчрхэг 10 жилийн хүүхэдтэй. Тий, 10 жилийн хүүхэд. Ер нь бол энэ одоо season одоо өмнөх season 1 2 3 би бас халт харсан. Тэгээд 4 дээр болохоор ер нь шилдэгүүдийг авчирж байгаа. Тэгээд одоо өөр улсын тамирчидтай хөрнөө одоо нэг солонгосчууд улс дотроо хийцэн. Тэгээд одоо ингээд гарч байна гэсэн шүү дээ. Улс дотроо бол ер нь бол нэг Цэзэр гэдэг хүүхдийн төр бол айгүй алдартай юм байлээ. Тэгээд бүгд ер нь тэрийгэ дэмжиж илээ. За тэгээд манай Монгол улсаас ер нь бол гинтийн дуудлага яриад явсан болохоор бэлтгэл юмнуудаа бас амжуулж тэр бас нэг гацсан тий. Очоод ер нь бол мундаг хүүхдүүд байлээ тий. Гэхдээ одоо тэр хүүхдүүд тэр заалан дотроос хамгийн мундаг нь виз нь гараагүй гэсэн. Виз нь гараад тэр бас нэг харамсалтай. Тий, харамсалтай. Энэ тулааны маань онцлог болохоор жингээ ангилалгүй явж байгаа. Жингээ ангилалгүй тэгээд ер нь бол MMA төрлөөр үзнэ. Тэгээд манай Монгол хүүхдүүд болохоор ер нь Солонгос талаас судалгаа хийцэн байлээ. Монгол хүүхдүүдийн одоо давуу тал нь болохоор барилдаан сайтай, хамгаалалт сайтай гэсэн байлээ. Тэгээд Хятад хүүхдүүд, Солонгос хүүхдүүд болохоор босоогоос аягүй сайн хүүхдүүд байлээ. Энэ Азийн нэгдсэн баг нь болохоор ер нь бол энэ Киргиз, Казак хүүхдүүд байгаад шиг л орсоор яриад лээ. За тэгээд ер нь бол манайхан бас бэлтгэлээ хийгээл байгаа юм байна. Нанди эрдэ аваргын заалан дээр очиж хийж байгаа юм байна. Тэр нь аягүй. Тэгээс гоё шүү нандаа авар тий. Бас аягүй олон зам нээж чинь тий. Тэгээ одоо тэр манайхаас нэг хүүхдийнх нь виз нь гараагүй гэсэн шүү дээ. Тэр хүүхдийн оронд одоо манай Нанди эрдэ аврах тэндээсээ нэг хүүхд яадаг гэсэн бэлдээд оруулна гэж хэлээ. Тэгээ тэр нэгтэй яадаг гэсэн сэлгээнд л явах бах. Тэгэхээр бас энэ тэнд надад сонирхолтой санагдсан болохоор нэг хүн дөрүүлэнд нь үзсэн ч болох юм л шүү дээ. Тий. Ер нь бол аль хүчтэй байгаа нь хүчтэй байгаа. Тэгээд тэр чинь багийн хэмжээ гэдэг утгаараа. Гэхдээ одоо манайхаас бол одоо жишээлбэл ингээл өмнөх Black Combat шиг хийгээд нэг одоо сонгон шалгаруулч юм явсан шүү дээ. Тэгж явсан бол бас арай ондоо байх байсан байх. Одоогоор яадаг ч байсан гинтийн дуудлага орж ирэл байгаа хүүхдүүдэд аваад сая 109 дуудлаган дээр ингээл одоо явахаар болоод явцсан байгаа даа тий. Тэгэхээр манайхан бас нэг амар битгий ингээд юу агаараа Солонгос талаас бол бэлтцсэн. Тэгээ Солонгос талаас ч гэсэн ингээд хүүхдүүдээ тий. Юу Азийн нэгдсэн баг гэдэг нь болохоор бас ер нь бол ингээд хид хідэн тулалддаг хүүхдүүд авчираад яваадсан байлаа. Тэгээд тэгэхээр дээрээс нь залуу хүүхдүүд юм шиг амар шүүмжлэг явах тий. Одоо ирээдүйд бол зөндөө боломж гарч ирсэн. Манайхан том туршлага. Тий, манайхан бол өнөхөр ястэ бүр сайн үзчих юм бас тий. За хамгийн сайн сүүлд нь болохоор манай найз Намсраа 8 сарын 28-нд UFC 3 дахь UFC-ийн тамирчин мондог байсан. Тэгээд айгүй онцлогтой андаа. Одоо Намсрыг үзэж байгаа өрсөлдөгч нь уус тэ Андре Лима гэдэг одоо Бразилийн тамирчин байгаа. Тэнгүүд ер нь бол түүх бүтээх гэж байгаа Намсраа. Яагаад тэгэхээр айгүй өндөр ранктай тамирчинтай шууд үзэх гэж байгаа. Тий. Ер нь бол өмнө бас манай нэм жаргал тэгээд бас бат гэрэл аваргууд ингээд тулалдж исэн байгаа. Гэхдээ
ийм өндөр рангтай хүнтэй шууд ингэж тулдж байгаагүй. Тэгэхээр манай намсраа болохоор шууд түүх төрж байгаа. Хэрвээ энэ Конри араас явах юм шүү. хэрвээ ингэж яваад ах юм бол ер нь бол айгүй хурдан бүсийн төлөө одоо тэгтээ ялаад ах юм болж тийм. Тэгээд ингээд бүсийн төлөө үзчих магадгүй болж байгаа. Яагаад тэгэхээр айгүй өндөр төр чинь ингээд Тэгтээ намсраас тэгж үнэлж штэ. тийм үнэлж байгаа болохоор л бас одоо ингээд дайжгүй тамирчин байна гэж харж байгаа. Шууд ихнээс гусаад үзье л гэж бодож штэ. Тийм манай намсраа бол одоо энэ Road to UFC season 4-ийн авраг болсон. Тэгээд Өөрсдөө үнэхээр бардам авраг болсон. өрсөлдөгчнөр бүгдийг нь дутуу гаргасан. Бараг нэгдүгээр үед болсон. Тийм. Бүх үеуд бүгд дандаа нэгдүгээр үед дууссан. Тэгээд тэр нь сайн дэдсэн баг тийм баг. Айгу хурдан дуусгаад байсан болохоор тэгж байгаа. Тэгээд манай намсраа болохоор нэг л удаа ялагдчихсан. 10 тулдахтаа нэг л удаа ялагдчихсан. 11 тулдсан байна. Тэнгүүд ганц ялагдчихсан тул нэмж авал. Тийм. За тэгээд ихэнх дулаан уу? Үгүй ихний биш 3 дахь байна дулаан дээр нэмж аргалт 2 өнөө 3 дахь дулаан дээр. За тэгээд ус нэмж аргалт угаасаа мондыг бүгдээрээ л мэдчихэж байгаа. Тэгээд Монголоос бол хамгийн өндөр хүлээлттэй тамирчин байгаа тийм намсраа маань. Тэгээд давуу тал нь болохоор барилдаантай, хүчтэй. Тэгээд хэвдээ барилдаан, тулаан айгуу сайтай. Тэгээд тэсвэр сайтай. Тэгээд ер нь бол айгуу дарамттай тоглодог. Орж ирээ шууд үзэх гээл зодтолдох гол байдаг тамирчин гэж одоо анализ хийсэн байлээ. Андре Лима болохоор одоо Бразилийн тамирчин. Бразил гэхээр угаасаа ер нь бол MMA улс шүү дээ. Ер нь ингээд дэлхий дээр яг MMA-с хамгийн шилдэг гэх юм бол Орос, Бразил, тэгээд одоо Америк хамгийн их аврагтай байгаа нь ер нь бол Бразил байгаа. Дандаа ер нь хамгийн анхнаасаа ер нь Бразилууд авраг болоод хэлсэн. Хамгийн анхны UFC-гийн аврагч бас Бразил юм баггүй. UFC-гийн бүр 1990 онд ч илүү зохиогдож ирсэн тэрэн дээр болохоор авраг нь Бразил юм байдаг. Тэрнээс л тийм. Тэгэхээр амар ер нь бас суур сайтай гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо хэд хэдийн ялалт байгуулсан байгаа ер нь өндөр рангтай сайн тамирчин. Тэгээд давуу тал нь болохоор одоо өндөр хурдтай цогцолт хийдэг комбинат сайтай. Тэгээд одоо уусаа Бразил юм чинь барилгын BJJ сайтай тийм жижигцүү сайтай байгаа. Хамгаалалт сайн байгаа. Тэгээд босоо дулаан болон хэвтээ тулаанд аль алинд нь айгүй аюултай тамирчин гэж үнэлсэн байлаа. Тэгээд манай намстрагийн хувьд болохоор энэ бол карьерийнх нь айгүй том чухал тулаан байгаа. Ялагдсан ч гэсэн ер нь бол нэг тийм амар бас нэг юу байгаад хаар биш. Тийм. Одоо ингээд хусах хэрэгтэй. Тэгчих юм бол шууд ингээ өсрөөд ер нь аюугаа системтэй бэлтгэл хийгээд их зарагж илээ намсраа. Тийм. Бид хоёр таарахад одоо ер нь бол өмнө манай тамирчдыг бас бид нар бас өөрсдөө нэг үнэлдэггүй байсан шүү дээ. Юм дээр тэгэл нэг мэддэг хүмүүс ч байхгүй. Тийм болохоор юмнууд нь байхгүй те одоо мөнгө төгрөг багтай. Тэгэхээр одоо идэж уухан дээрээс нэг анхаарал байхгүй. Тэгээд тэгсэн чинь одоо гайгүй ер нь хүмүүс дэмжиж эхэлсэн байлээ. Энэ тийм заалнууд дэмждэг болсон. Хүмүүс ч дэмждэг болсон. Тэр ч аюу чухал шүү дээ тий. Тэгээ одоо гоё заалнуудаас ингээд гоё системтэй бэлтгэл хийж байгаа гэдэг өөрөө айгүй хэлжсэн. Тэгээд өмнө нь бол зүгээр шууд хараар л үзээд байдаг гэсэн бол одоо яг системтэй хийж байгаа болохоор арай ондоо байлаа гэдэг хэлж хэлээ тий. Тэгэхээр бас ер нь бол Монгол тамирчдын сэтгэл зүй бол айгүй сайн. Тэгэхээр юмнууд техникээ бас гоё одоо ингээд газраас сураад тэгээд энэ системтэйгээр бас хүмүүс бүгд нийлээд тий. Ганц ингээд техник сайн заалаа гэдээ бас одоо ингээд тэр чинь бас идэж явах шимт хичээл дутагдаад ах юм бол ядраад тийм ойр шимт хичээл тий. Салын систем. Сэтгэл тамирчны сэтгэл зүй. За тэгэхээр ойрын үед нэг иймэрхүү тулаанууд болохоор тэгээд саяхан бас манай алтан чимэг тулцсан. За тэгээд манай Наман баяртай явж одоо тулж байгаа алтан шагаа манаас саяхан нэг тулаанд ялагдсан байгаа JCK дээр. Тэгэхээр ойрхон тулаанууд авчихъя. Гэхдээ манай ер нь ямар ойрхон тулаанч аяг тулж шүү дээ. Тэгэхээр ер нь бол бас олон улсаас одоо айгу үнэлгээ сайтай байгаа болохоор л тэгж одоо төрөл бүрийн тэмцээнүүдэд бас явж байгаа бах тий. Тэгэхээр манайхан бас тэр тамирчдыгаа дэмжиж байгаараа гоё бичлэгнүүдийг нь үзээрэй. Саяны 7-гийн эсрэг 7 шиг бас юмнуудыг нь үзээд бас бүгдээрээ дэмжих юм бол цаашдаа ч гэсэн тулаануудад гоё оролцох байх. Ер нь одоо ингээд манай намстраг ч гэсэн ингээд хэрвээ сая өөрөөрөө ингээд гарч ирж байгаа байхгүй амар топ тамирчинтай ингээд үзэх гэж байгаа байхгүй хэрвээ хооштой ингээд нэг хүн одоо ингээд хандлт байхгүй ч юм уу тийм байгаад ах юм бол ер нь бол тулааных нь ингээд хооштой л
Тулаан баг зайн зайнууд нь хойшлол байна. Үзэл багтай тамирчныг ер нь бол гаргадгүй. Заримдаа бүр 2-3 жил тулаангүйсэн тамирч зөндөө байдаг. Тэгэхээр чин зэврээр хэцүү болчих жоох тийм. Тэгэхээр нойр орхон тулаад яг 6 сар данны тулаад байл тийм. Тэгэхээр тэр хүмүүс чинь гол нь нөгөө UFC-д харьяалалтай болохоор өөр бас юм дээр очиж зодлоод иш болохгүй байхгүй. Тэгэхээр манайхан бас гоё үзээ сайн голн сайн фолловерс дагаал тий. Тэгэхээр одоо бол угаасаа өөрийнхөө хүчээр гарчлаа. Дараагийнхтаар бол бид нар өөрсдөө бас дэмжээд энийг ийм олон үздэг юм биш үү тий. Бас ингэ. Гэхдээ одоо саяны нөгөө хөлбөмбөгийн дэлхийн аврал дээр нэг Carter-Verry өглөө тий. Нэг жижиг улсыг дэлхийн нийтээр аваад дэмжсэн шүү дээ тий. Тэр шиг бас давсраа нам усаад гараад ирэл бас 3 сайн хүн амтай Монгол гэдэг улсаас яалаа маа дэлхийн нийтээр дэмжих шүү. Тий, яалтчгүй тийх байх тий. Тэгэхээр манайхан бас энэ дээр анхаарал өгөөрэй тий. Тэгэхээр тулаануудыг нь ойрхон байлгая, гой үзэх юмтай байлгая. Тэгж бодох юм бол угаасаа тэр чинь нэг одоо хэцүү юм биш шүү дээ. Очоод нэг фоллоу дараал тэгэл тэр чинь нэг танаас мөнгө гарахгүй тий. Одоо нэг тийм хэцүү биш юм чинь. Тэгээд манайхан бас намсраамаа ч гэсэн айгу гой зантай, ер нь айгу гой залуу байдаг. Юм нь бүрдсэн сайхан залуу байдаг. Ер нь бол тийм дутагдaltaй тал нэг байхгүй тийм. Гэхдээ намсраа шиг зан чанартай хүмүүс илүү алдартай болох хэрэгтэй. Тийм. Юу чинь нөгөө ирээдүйн өөрөө хүмүүсээс маш том үлгэрлэл шүү дээ. Тийм. Ер нь бас би бас боддгийн намсраа маань бас ингээд дэлхийд ингээд бүр топ тамирчин болчоод Монголдо бол айгүй хийхээр хүн гэж бас айгүй харддаг. Тэгэхээр та бүхэн маань бас дэмжиж өгвөл илүү хурдан тэр өндөрлөгт бас хүрч магадгүй тий. Бас тэгтээ бас нөгөө шүүмжлэл бол бас байх хэрэгтэй тий. Манай одоо Цэнд Баатарч гэдэг юм аа тий. Шүүмжлэл байгаад байсан тул одоо бас тийм мондог болсон байж магадгүй шүү дээ. Бүр юм бас халууж чаддаг шүү дээ. Тий. Тэгээд яадаг ч байсан бүгдээрээ дэмжээрээ бид хоёр одоо дараагийнхаа бичлэгүүд дээр илүү сонирхолтой бас гоё мэдээллүүдийг оруулахын тулд хичээх болно. Тэгээд та бүхэн үзээрэй баярлалаа. За баярлалаа.